хамтдаа оролцоод яг тэр нэг баярт нөхчөд хамт зогсдог болохоор үнэхээр happy аз жаргалтай байдаг. Тэгээд нэг гэр бүлийн маань хүн бажууд бас байгаа болохоор цогтой баярлдаг болохоор нэг өөрийнхөө баярлах мэдрэмжээс гадна нэг 2 дахин илүү мэдэрч байгаа юм шиг мэдрэмжийг авдаг. Ер нь хоёулаа байдаг учраас авах мэдрэмж нь шууд хоёроор үржигддэг гэх юм уу. Тэгээд энэ бол нэг хэн болгонд олдоод байхгүй бас боломжуудын нэг л дээ хамтдаа байна гэдэг нь өөрөө. Тэгээд том болоод том болчиход өөр хөвгттэй болоод ингээд ярихад ч гэсэн аав хоёр нь хамтдаа тэгээд дэлхийн аваргын тайзан дээр юм байсан шүү гэдэг зүйл маань бол гоё. За тэгээд тэр тайзан дээр ямар мэдрэмж авдаг вэ гэхээр яг бид хоёр өмнө хоорондоо туршнаар бас байсан. Тэгээд нөгөө дотоод зохион байгуулалтаас болоод ингээд салгацдаг. Хоорондоо ингээд бариад бүжиглж яхад бол маш их итгэлцэлтэй, юунд санаа зовхгүй бүр ингээд би ч юу тэгэл идэв шиг ингээл хаяалтай ингээд маш гоё байдаг те ингээл хамтдаа ингээд ямиг даван туулж байгаа гэдэгтэй гоё. Яг сүүлийн жилүүдэд ингээд нэг 2 жил тусдаа өөрөөр барснартай байгаа. Тэгсэн ч гэсэн одоо ингээд санаа зовж идэв байнгалтай. За тэр маань яаж байгаа л те барснартай болж байгаа болов яаж байгаа л гэл тийм юмнууд байдаг. Тэгээд маш урт бэлтгэлийг одоо энэ жил бол давсан. Тэгээд тэр хугацаанд ингээд нэг энгийн одоо бэлтгэлийн нормоос илүү хугацаанд бид нар хамтдаа одоо урт бэлтгэл хийсэн. Тэр үед чинь хүний ааш цан хөрөний ингээл амар олон хувьдаг ах нэг хүнтэйг ингээл байнга ингээл сар ингээл байх чинь бэлтгэл. Тэгэл тэр хугацаанд ингээл хамтдаа байсан тулдаа бас тавж байгаа ингээл нэг төрлийн сэтгэл зүйд маань ингээд найзч болдог те нөхөрч болдог хаяа ингээд зааж зөвлөдөг багш маань ч болдог те ингээд тэр бүх үйл цаг хугацаанд хамтдаа байсан маань маш гоё юм. Тэгээд дэлхийн аваргын тайзыг авсан сэтгэл хөдлөл маань бол яалтчгүй маш гоё яа. Тэгвэл энэ жилийн дэглэлтийн онцлог байгаа бидний Чингис хаан гэдэг бүжгийн дэглэлт яг монгол хүн гэдгээр омгшиж. Тэгээ бид нэр эндээс нэг явахаас өмнө юм спортын сэтгэл зүйн долгор гэдэг хүнтэй бид нэр юм сэтгэл зүйн яриа хийсэн. Тэр хүн бол яг юм монгол хүн байх. Одоо энэ одоо бидний монголчууд дэлхийг одоо эзлэх одоо юм дайлар мордох одоо юм шинэ үе эхэлж байгаа гэж ерөөдөө тэр судлаач хүмүүс үзэж байгаа юм байлээ. Тэгээ физикал яшаач юм уу те ингээд ерөөдөө эхнээсээ ингээд явж байгаа дэлхийд гарсан одоо хүүхд тамирчид те бүгд л одоо ингээд амжилттай ярьж байна. Тэгээд маш гоё омогшсон жил байлаа. Тэгээд 2 дэлхийн аврагт явснараа маш онцлогтой. Тэгээд бид хоёр хоёуланд нь оролцсон. Тэгээд гайхалтай одоо бүх юмний давхцсан шин түүх бүтээсэн жил байлаа л гэж дүгнэмээр байна да. Сайн байцгаана уу? Наваг Отгон жаргал гэдэг Мөндэс клубын багш тасалжуулагч Мөндэс хамтлагийн тамирчаа олон улсын хэмжээний мастер юм байна. За сайн байцгаана уу? Намайг Төмөрхөгийн Нэнди Эрдэнэ гэдэг. За би бүжгийн спортын чиглэлээр Мөндэс клубт багшлаад одоо 5 дахь жилдээ явж байгаа юм багш юм байна.
Би ер нь бол Дархуул аймагт өсөж төрөнсөн. За тэгээд айлын одоо том охин болж 1999 онд би одоо төрсэн байдаг юм аа. За тэгээд ерөнхийдөө бол маш хөдөлгөөнтэй ингээд зүгээр байдаг хүүхдээсэн. Тэгээд анх бүжгэнд орох болсон шалтгаан гэх юм бол нөгөө нэг юм гидсний өвчтөй юм байгаа. Тэгээд ингээд байн хөдлөх шаардлагатай гэсэн учраас анх одоо эмээ минь намайг бүжгийн спортод одоо анх 5 настайгаас минь одоо багаас минь ер нь цэцэрлэгээс минь ерөнхийдөө бүжиглүүлсэн л дээ. Тэгээд яг 5 настайгаас яг бүжгийн спорт гэдэг чиглэл рүү ерөнхийдөө орж бүжиглэж эхэлсэн байна. Би болохоор айлын 4 дахь хүүхэд хамгийн бага нь. Тэгээ багаас ер нь спортоор дагнсан одоо хөл бөмбөг, саксон бөмбөг ер нь тоглож өссөн хүүхэдтэй. Миний үндсэн мэргэжил болохоор спортын дасгалжуулагч мэргэжлэр ер нь төгссөн. Одоо болохоор яг бүжгийн спорттой байгаа болохоор ер нь яг спортынхаа дагуу ажиллаад явж байна. Бүжгийн спортыг анх 2014 оноос ер нь харж ер нь гоё юм шүү гэж ойлголж ирсэн. Би болохоор өөрөө болохоор 2017 онд бүжгэлж эхэлсэн. Тэгээд бүжиглэх шалтгаан ягаад ч юм нөгөө багшигаа анх хараад нөгөө зөв хөдөлж явахыг хараад их гоё санагдаад нөгөө бүжиглэлээд болох ч юм уу гэж бодоод тэгээд ер нь анх бүжиглэж ер нь бүжиглэе гэдэг шийдвэр гаргаад тэгээд гаргацсан явж исэн чинь нөгөө манай хамтлагийнхан маань анх нөгөө авьяаслаг монголчуудад ороод тэрийг ер нь үзээд ямар гоё юм бэ гэд бүр ингээд яг урам зориг аваад би ягаад ер нь хийж болохгүй гэж бодож ер нь бүжиглэе гэдэг шийдвэр гаргаад тэгээд цаашдаа бүжиглээд одоо хүртэл ер нь бүжиглээ явчихна да. 10 жил байхдаа ч юм уу ингээд зураг зурдаг, уран зураг зурдаг байсан, мориор тоглодог байсан, каллиграф бичдэг байсан. Тэгээд нэг жоохон дууны дуулам ингээл ерөнийхөө зөндөө олон юмд явдаг байсан. Налхлаарэ би тухайд Татантуул хамтлагт байхад нэг TV5 телевизний Хоттой бүжиглээ гэдэг нэг шоу зохион байгуулж тухайд одоо яг Монгол телевизийн шиг биш. Гэхдээ ерөнхийдөө адилхан тийм форматтай тийм одоо шоу зохион байгуулжсэн. Тэгэхэд би нэг 14-тэй байлуу да. Яг тухайд би яг тэр шоудаас яг анх удаа оролцож исэн. Тэгээд дараа нь Татантуулаасаа гараад би дараа нь Улаан Сарнаг гэдэг хамтлагт орсон. Одоо бас хүмүүс үздэг дээр үеийн хүмүүс бол мэдгэл ах Улаан Сарнаг гэж 30 жилийн өмнө түүхтэй хамтлаг гэж хүмүүс ярьдаг. Тэр хамтлагтыг нэг жил орж байж үзсэн. За дараа нь нөгөө хамтлагт явж агаад хосоор биж уг нь бол өөрөө багаасаа хосоор бүжгэлдэг төрлийнх байсан. Тэгээд за ер нь хостой болоод буцаад бүжиглэе гэд манай бүр багын найз Баасан жав гэд нэг хүү идэг байсан. Тэгээд тэр хүү маань надтай холбогдоод бид хоёр хосоор ерөнхийдөө барьж эхэлсэн. Тэрний өмнө болохоор Сод мембер гэд одоо нэг хостой бүжиглийн шоуны бүжигчин Сод мембер ах бид хоёр хоорондоо ер нь партнер байсан. Тэгээд тэрний дараа Баасан жав гэдэг партнертай болж партнерлоод гэж явж жагаад дараа нь Star Dance гэдэг одоо дэлхийн ордог нөгөө хамтлаг маань байдаг шүү дээ. Тэр хамтлагтаа би яг нэг жил ерөнхийдөө бүжгэлсэн. Ингээл жилээр ингээл ер нь л айгүйх ингээл өөрийнхөө байх газрыг хайгаал яваадсан юм шиг байна. Тэгээд одтой бүжиглийн шоунд ороод Отхон жаргал гэдэг хүнтэй танилцаад тэгээд Мөндэс хамтлагт ерөнхийдөө одоо шилжиж орж ирсэн. Тэгээд одоо Мөндэс хамтлагт орж ирээд ирнэ. За 21 оноос хойш гэдэг чинь 21, 22, 23, 25 он ер нь 5 дахь жилээ дуусгах гэж байгаа юм байна. Тэгээд энд байхад маш тухтай байдаг нэг юм байх газар олохгүй л ингээл амар олон жил ингээл яваад исэн юм лээ. Ер нь бол нэг юм докторгүүдээ те өөрөөсөө болоод байгаадаа биш нэг юм хүн чинь нэг юм тухтай газараа ингээл байх туртай гадаг шүү дээ. Тэгэл яг нэг жоохон байраа олохгүй л агаадсан юм шиг л. Одоо болохоор ингээл яг юм гэртээ байгаа юм шиг маш гоё юм хамт олонтой гоё байдаг. Тэгээ бүр эндээ ажил орсон. Уг нь бол би эрх зүйч мэргэжилтэй хүн байхгүй юу? Дотоод иргэн их сургуулийг эрх зүйч мэргэжлэр төгссөн. Дараа нь их засгийг бүр магистр хамгаалаад өгөн төгссөн. Мэргэжлэр ажиллах сонирхолтой байвч тэгээд ялч зүр сэтгэл маань ингээд бүжгөрөө бүр ингээд зогсолтгүй тэмүүлэгддэг учраас одоо ажил маань хүртэл бүжгийн багш болж хувирсан байна. Бүжиг бол анхандаа бол миний яг хобби байсан. Чөлөө цагаа өнгөрүүлэхтэй эрүүл мэндийн шалтгаанаас ч тэр ерөөхдөө юм байсан. Тэгээд би нөгөө бүр багаасаа бүжиглсэн. Би одоо 26 настай. Гэхдээ би одоо ингээ 20 гаруй жил би бүжиглсэн байна л да. Тэгээд надад яг ийм санал ирдэлээсээ манай багш минийх ингээ Сүйст орооч багш нь ингээ оруулаад өгөөж ингээ гой Сүйст сурчгаа гэлтэйдэг байсан. Тэгээд ээж аав маань надад нэг зөвлөгөө өгсөн л да. Минийх ингээ насаараа л бүжиглж байгаа юм чинь энэ чинь ингээ бараг мэрэгчил чинь болцсон байгаа штэ. Тийм юм чинь гой өөр хүсдэг гой ингээ юмараа суралцаад
явбал яадаг ингээд санал манай гэр бүлээс тавьсан. Тэгээд бодсон чинь нэрэл надад тэр нь гоё санагдсан. Тэртээ дөрөв би олон жил ингээд бүжгэлж байгаа. Ер нь сургууль сурснаас ялгаагүй л баг илүү туршлага хоримтлуулсан байгаа. Тэгэхээр яагаад өөр чиглэлээр сурч болохгүй гэж бодоод ерөнхийдөө эрх зүйч мэргэжлэр сурсан. Тэгээ ер нь мэргэжилтэй маш их сонирхолтой өгөн дуртай. Тэгэхээр нэлээд бүжгэн л давчлаа. Ер нь 50-50 юм байна. Анхнаасаа хараад би ч гэсэн ер нь ямар дайжиг охин бай гэж бодсон явчихсан чи манай эхнэр маань ч хүртэл бас наваг хараад тийм бодолтой явжсэн билээ. Тэгээд нөгөө бид хоёр хин хинийхээ найрах биш ер нь бие биендээ сонгогдож ирсэн гэх юм уу нэг тийм байдалтай хоёулаа ер нь бие бинийгаа гэжсэн байж таарад азуулж. Тэгээд оцтой бүжиглээс хойш бид ч одоо хамтдаа амьдраа 5 дахь жил рүүгээ ер нь орж байна. Тэгээд энэ цаг хугацаанд болохоор их нэртэйгээ таарсандаа одоо туйлын аз жаргалтай байдаг. Тэгээд яаж азар ийм хүнтэй очирсан гэмээр одоо гэр бүл дээр ч гэсэн бид ч одоо амьдралаа зохиогоод явж байгаа. Гэртээч тэр бүжиглэх чадвар дээрээч тэр яаж ийм гоё байд юм бол гэж одоо хүртэл ер нь бодож байгаа. Хоёр яг одтой бүжиглийн шоунд ороод танилцсан. Би яг өмнө нь мөн данст ийм залуу байдаг гэл мэр сэрэл царайг нь харж ирснаас бас яг сайн танихгүй ийм залуу байсан. Тэгээд шоунд оролцоод яг танилцсан. Тэгэл нэг юм заяаны хань гэж байд юм болов би бол байвал яг мөн бахаал гэж бодсон. Би ингээл яг юм соронц шиг л татагдаад байсан. Ингээл өөр ирэхгүй л ингээл хажууд нь очимаар санагдал яг надад өмнө тийм очрол тохиолдож байгаагүй л дээ. Тэгээ манай ээж надад хэлжсэн миний охин заяаны хань гэдэг чи өөр идэг юм аа. Бүх зүйл нь ингээд цаанаасаа бүтэмжтэй ингээд амар гоё ингээл бүх юм ингээл болчт юм аа гэж хэлжсэн байхгүй. Тэгээ одоо бодохоор надад яг тийм мэдрэмж төрдөг. Бид хоёр ингээл ерөөсөө уулзаал ингээл очроо олоод үерхэл тэгэл ерөөсөө нэг удаагүй 6 сар үерхчихсэн байгаа. Тэгэл бэр гуугаал тэгэл нэг гэрт амьдрал тэгээд нэг жил гарan байр төрөлж амьдарч байгаа л хоёулаа байртаа болыг зүтгэл тэгэл байранд ороод тэгэл ерөөс ингээл амар хурдан болол бүх юм амар хурдан болол тэгэл одоо ингээл хамт амьдарч байгаа. Уршил гэхээр яг ерөнхийдөө бид хоёрын хуваар ерөнхийдөө жоохон зөрдөг л дөө би үлээлжинд манай хүн өдрийн ээлжинд ч юм уу. Тэгээд өглөөнийхөө цагч бараг хамт ууж чаддаггүй гэж жоохон зөрдөг учраас тэгээд тэр тал дээр жоохон хэцүү байдаг. Тэгээд бид хоёр ер нь яаж иж байгаа завгүйсэн ч гэсэн кино үздэг тийм. Тэгээд яаж иж байгаа шинэ кино гарвал заавал үзнэ. Ер нь кинонд их дуртай. Давтал нь гэхээр байнга цогтой байдаг. Тэгээд би энийг амар сайн ойлгодог. Тэгээд одоо нэг жаргалтай зовлонтой байх бүхэл цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж байгаа болохоор давуу талтай юм болоо гэж боддоо шүү дээ. Би ер нь бол яг ер нь бол жоохон яс байх гэдэг. Заавал нэг өмнөх өдөр нь хэлжээ мэлжээ гэдэг. Тэгээс жоохон сүржигнээд байдаг. Манай хүн бол за ингээд гээс ажилтаа болчлоо нэг тэрэг гэх тэгвэл ингээд маш гоё сэтгэл нь их зөөлх юм л дээ. Тэгээ би жоохон хэлэхгүй өмнөх өдөр нь ингээд хэлмэл гэж жоохон тэгээд. Ер нь бол ингээд нэг нэгийг нөхөхөд маш хялбар байдаг гэх юм уу. За инглиш үг гэлдэг юм. За гэл амар байдаг. Ер нь тэр үед бол тэгээ шууд дугаалчтай. Тэгээд дараа нь мэдээж л би л болт хийж өгдөг дөө. Тэгээд ер нь жоохон ингээд би ч л ингээл хэр оргийн юм ингээл ер нь л хайчдаг. Тэгэл ингээл гэл ер нь бол нэг юм дүүнэр ингээл эхлэн тэгэл тэр чинь зохион байгуулах гаддаг ер нь бол тэгэл манай хүн бол яг надад тэгээд санагддаг жоохон ирэх гомдомтгой санагдаад байдаг. Тэгээ би ч нэг айлын том манай хүн чинь тийм болохоор ер нь тэгээд энэ ян юм уу та гэдэг шиг. Ерөнхийдөө ингээд маш олон хүүхдүүдтэй ажилладаг.
Тэгээ хүүхдийн энерги өөрөө юм маш гоё гэгээлэг байдаг. Чөлөөт цаг гэхээсээ илүү ерөнхийдөө миний ажил өөрөө тэгээ чөлөөт цаг маань өөрөө бүжигтэй мөрөөсөөс салцшгүй холбоотой учраас ерөөсөө яг энэ зүйлдээ л ингээд хамт байдаг. Тэгээ хүүхдүүдийн энергээр ерөнхийдөө өөрийгөө цэнгэлдэг тийм байгаа. Ер нь бол бүжгээс гадна хөл бөмбөг сагссан бөмбөг хоёр тоглох дуртай. Тэгээд ер нь багасаа л байрныхаа гадаа шийдэн дээр өсдөг гэсэн үгт. Ер нь цаг зав гарвал тэр хоёрыг бас хийх гэд үзээд байдаг. 2019 онд яг ер нь хүнд нэг жоохон нэг өөрчлөгдөг юм байдаг шүү дээ. Би яг юу хийх гэж яваад байгаа юм. Яг яах гэж байгаа энэ хийж байгаа үйлдэл маань яг миний яг хийх үйлдэл мөн үү гэд нэг юм бодож исэн. Тэгэж бодож байгаад манай аав маань нэг юм хэлжсэн л та. За миний хүү ер нь амьдралдаа чи яг өөрөө яг юу хүсэж байна? Тэрийг яаж бүтээхийг чи өөрөө л шийднэ. Чиний өмнөөс хин ч орж шийдэж чадахгүй. Тийм болохоор хүссэн амьдралынхаа төлөө хизэж бити ухарж байгаарай. Чи зоригж чиний яг бодол чинь яг тэнд хийж чадна л гэж бодож байвал тэрийг ер нь бодож байвал тэрний ард заавал хүн гарч чаддаг. Тийм болохоор ер нь айж шантраад ухраадах шаардлага байхгүй. Тийм зоригтой тэр чигээрээ хийх юмаа хийгээд шантрахгүй яваарай гэж хэлжсэн. Яг тэрийг анх аавсаа сонсчоод амар тийм урам зоригтой бүх юмыг дахиж шинээр хэлмээр санагдчихсан. Одоогийн төвшөнд би одоо клубийнхаа 2 багшаас гэх юм уу да. Ерөөдөө маш олон шав нэрийг дөрүүлсэн. Тэгээ бидний яг аав ээж шиг юм хүн байдаг. Тэгээд би ч гэсэн одоо энэ олон хүүхдүүдтэй ч гэсэн те өөрийнхөө одоо хувь хэмжээнээс тийм ээж шиг нь те нэг төвшиг тулгуур болчихсон. Ирээдүйн замын заагаад өгчихсэн. Хүмүүжүүлэлт нь тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлчих юмсан те гэж боддог. Олон хүнд одоо ингэж тусалт дэмжгийг ерөөдөө өсдөг. Тэгээд 2 багш маань нэг юм хүн байдаг. Миний хувьд болохоор ингэж үздэг. Уулзах ёстой хүмүүс уулздаг, учрах ёстой хүмүүс учирдаг гэд манай 2 багш маань хүртэл ярьдаг байхгүй. Тэрнтэй адилхан ер нь бурхнаас өгсөн бас бэлэг юм да. Одоо хүртэл ингээд бид нарыг зааж зөвлөөд сургаад аль болох бүр ингээд хаяд болохоор манай 2 багш маань бүр ингээд амьдралаа хийцэн бидний төлөө гэд бас гүгддэг байхгүй. Зөвхөн хамтлагаа нэг юм болгочихсон, ингэчихсэн гээл зөндөөгөөдэй. Ойлоос хэлсэн илүү баярлууштай зүйл гэх юм уу да. Надад нэг юм дийл суулдээ бусад одоо ингээд өөр зүйл хийж явах цаг ер нь бол байгаагүй. Яг бүхэл цаг хугацаагаа чөлөө цаг бүжгэндээ зориулсан болохоор одоо муу зам руу орох ч юм уу те хөлбөрөх надад тийм юу байгаагүй, боломж байгаагүй. Үнэхээр зөв замаар явахт нь тусалсан гэж үзнэ. Хоёр дахьт гэх юм бол яг хүүхд мөхтөг оройтуулах гэдэг юм болов жоохон гэр бүл рүүгээ зарцуулах цаг бага байж магадгүй гэж би бол бодож байна. Тийм. Тэр талаараа л жоохон золиос яг нэг юм спорт юм чинь нэг бэртэл гэмтлүүд бол гардаг. Тодорхой хэмжээний үений бэртэл, зөөл эдийн бэртэл гардаг. Тэгэхээр өөр ч нэг тийм амар золиос гайгүй байгаа. Тэгээ бэртлүүд зөнд байгаа. 19 он анх өвдгөндөө бэртэл авчаад зүгээр алхаж чадахгүй болж исэн. Тэр үед 7 хоногийн эмчилгээнд ороод тэр буцаж гарч ирж бүжгэлж ирсэн. Одоо саяны өнгөрдөг дэлхийн аварга дээр бас шагаандаа бэртэлтэй явсан. Тэгээ ер нь бэртлүүд ер нь мэрсэрс гарч ирнэ. Ер нь дэлхийн аваргын тайзал одоо эзэж мартагдчихгүй. Бүр юм догтлмоор тэ нэг юм кадр тасрах гэдэг шиг нэг юм юу болоод дуусчваа гэмээр тийм юм дэлхийн аваргын тайзан дээр л хамгийн анх гарч байхдаа мэдэрчээсэн да. Энэ жил миний яг 5 дахь дэлхийн аваргын тайз байсан. Тэгээд 2 дэлхийн аваргад одоо үргэлжлээд орсон. 7 хоногийн зайтай. Тэгээд дэлхийн аварга дээр гарах тэр мэдрэмж их гоё байдаг. Тэгээд нэг Монгол байдгаас дэлхийн аваргын заал юм зэрэгтэл нэг юм ихт дэшээ гэдэг байхгүй. Тэгвэл ингээл харангуут бүр ингээл сүрдмээр аа олон хүмүүсээс хараад нэг юм өөр мэдрэмж өгдөг, шал өөр. Тэгээд нэг эх орныхоо нэрийг авч явж байгаа болохоор ч тэр юм уу илүү хичээх хэвээр тий би илүү сайн байх хэвээр баг хамт олонныгоо багийн спорт бас учраас тэгээ бусдынхаа итгэлийг алдчихгүй юмсан гэдэг ч юм уу тиймэрхүү сэтгэлээр ордог учраас арай өөр байгаад байдаг. Төдлөө догтлон байдаг гэх юм уу. Чингис хаан бүжгийн дэглэлт маань
6 сард. Тий, 6 сард. 6 сард тавигдсан. Тэгээд гол санааг юм болохоор манай 3 багш маань ярилцаж шийдсэн. 8 сард уучлаарай. 8 сард. 8 сард. Тийм 8 сараас хойш юм байна. Стандартаа андуурч өгөөч. Тийм үү? Яна сандгүй. Юу тийм байна. 6 сард латины маань тэгэл тавигдаад 8 сард стандарт маань тавигдсан байхгүй. Тэгээд бүжгийн хөтөлбөрөөр манай 3 багш маань Оюнбат багш маань, Саранхи багш маань, Тоон Гэрэтэн гэдэг энэ 3 багш маань ярилцаж утга санааг нь гаргаад нөгөө Тоон Гэрэтэн багш маань болохоор аягийн монтажлж Монголд ирээд бүжиг тавилтанд болохоор бид нөгөө өөрсдөө хоорондоо ярилцаж нөгөө тавьдаг. Одоо бүжигчд маань хүртэл нөгөө бүжиг тавилтандаа бас оролцдог гэсэн үг байхгүй. Тэгээд энэ аян дээр ийм санаатай энэ хөдөлгөөнийг ангийн хийчээ. Энэ тэр хоорын аян дээр ийм ингээ морин орны хүнээр тоглож байгаа юм уу те. Тиймэрхүү санаанууд хоорондоо ярилцаад ерөнхийдөө бас бүжиг тавилтанд болохоор Тоон Гэрэтэн багшийн маань бас санаанууд бас төлхөө биднэрт бас оруулж өгдөг. Тэгээд тэрэн дээр үндэслээд бүх бүжигчд маань бас давхар бүжиг тавилтан дээр оролцоод явдаг. Тэр яг Монгол хүн бол дээд тэнгэрээс заяат төрсөн гэж одоо нэг нуус товчноор гардаг шүү дээ тий. Тэгэхээр яг Монгол хүнийхээ онцлог тий дотоод тэр өөрийнхөө одоо энэ өвөг дээцийг сүнсийг сэрэж байгаа одоо бараг л яг тэр монголчууд нэг бөөгийн шинтэй шүү дээ. Ер нь бол бөөгөөс илүү дээд тэнгэртэйгээ холбогдсон одоо надтай хамт миний одоо өөрийн өвөг дээц хамт явдаг гэж одоо үздэг бид нар. Тэгээ тэр зүйлээ одоо ингэ сэрэж өгч байгаа өөртөө одоо ингэ эцэг тэнгэртэй ингэ даатагаа тэгээ юуж бодохгүйгээр одоо энийг ингэ яриул амар урт юм байгаад байгаа юм аа. Тэгээ ер нь бол тэр хийж байгаа бол нэг төрлийн яг зан уншиг харагдсан баг. Тэгээд бид нар бол ингэ баг хамт олноороо яг ингэ бөөгнөрөө зөвхөн ингэ амьсгалаа хүртэл нэг жигд болгож байгаа гэсэн үг. Яг зэрэг хөдөлгөөнд бол тэ бүгд хамт амьсгална, биеийнхээ амьсгалыг сонсно. Тэгжээж нөгөө үйлдэл дээр нэг нь ингээл гар ороход яг хярс гэдэг зүйлийг тэндээс ер нь амьсгалаа хүртэл нэг болгож иж тэр зүйл гарч ирдэг. За тэр ингээд тойроод ингээд дагаад тэр болохоор одоо өөрийнхөө омгших сэтгэлийг тэг хөдөлгөөж Монгол хүн тэгээд жаад бид нэр энэ жил Чингис хаан гэдэг үзүүлбэр үзүүлсэн. Тэгээд яг их түүхтэй энэ өөрийнхөө одоо өв түүхийг удам ухсчлыг те ингээд бахархаж те тэрийг таниулж байгаа учраас ерөнхийдөө энэ жил тэр зүйлийг их хийсэн. Өмнө нь бол яг бид нар ингээд гүйж мүгээл бие хаалгаал тасгал хийгээд ингэдэг байсан. Энэ жил бол яг онцлог юм тийм байсан. Яг жил болгоно нөгөө одоо тулгардаг л проблемуудын нэг л те. За бүжиг маань юм байна. За хувцаа яах вэ гэдэг. Тэгээд яг энэ жил манайх хоёр дизайнертай хамтарч ажилласан. Нэг нь бол манай одоо үндсэн одоо клубын маань дизайнер Гэрэл Туяа гэж байдаг. Тэгээ нөгөөх нь болохоор Тувзаа гэдэг одоо та бүхэн мэдгэл ах Тувзаа гэдэг одоо энэ дизайнертай хамтарч хийсэн. Тэгээд дэлхийн аваргын тайзан дээр ер нь бол аль болохтой ингээд чөлөөтэй бид нар ч бүжгэлдэг учраас энэ тухтай байх хувцсыг илүү сонгосон. Тэгээд манай гэрлэгч маань бол одоо мэдрэмжинд тулцсан хүн. Тэгээд бид нар бол одоо юу ч бодохгүй ингээд найддаг. Тэгэл тэр хүн бол ингээд бүх зүйлийг бодолцож үзээд ингээд цаанаасаа өөрөө бүжигчин хүн л дээ бас тийм учраас илүү бидний одоо хийж байгаа хувцсандаа ч юм уу те ингээд сэтгэл зүрхээ зориулах нь мэдрэмж нь арай өөр байдаг баг. Ер нь бол бэлтгэл дээр яаж эмоцоо давт. Ер нь бол эмоцоо те тэр гал юмнуудаа бэлтгэл дээрээ давтах хэвээр. Яг за энэ үед би яг л ийм царай гаргана да. Энэ үед би яг л ийм харц харуулна да гэдэг ч юм уу. Тэрийг ер нь бэлтгэл дээрээ маш сайн давтах хэвээр. Толон тараач юм өөрийнхөө өнцгийг олох хэрэгтэй. Тэгээд яг тэр зүйлээл бэлтгэл дээр давтсан зүйлээл ер нь тэмцээн дээр гаргах хэрэгтэй гэж би одоо нэгдүгээр багш хүний хоёрдугаар туршлагаасаа ер нь л зөвлөхөө тийм хизээж нэг за одоо ингэж суул хийж агаад би бэлтгэл дээр гараад яг ингээл гална да гэдэг ч юм уу тийм юм ер нь бол ховор байдаг. Тийм учраас бэлтгэл ах хэрэгтэй. Тэгээд бэлтгэл хангагдсан хүн ер нь бол маш тайван, маш гоё дүлгөөхөн юм өөрийнхөө үзүүлбэрийг яг цаг тухайд яс тооч нь хийх чадвартай байдаг. Тэгээ бэлтгэл жоохон дутуу яана гэдэг сандрал болж байгаа орж ирэх гэдэг. Тэгэхээр бэлтгэлээ сайн ирээл гэж хэлээ да.
winds of the soul. Миний хувьд болохоор амжилт гэдэг зүйл ер нь өөрийгөө яг ялан дийлэх. Яг өөрийнхөө бодож байгаа дотоод хүнийхээ ер нь ардталт нь гараа ил гэж ер нь боддог. Дэлхийн аврах шалгаруулах ер нь том тэмцээнүүдэд оролцохдоо би өөрөө хүсэж байгаа болохоор оролцож байгаа. Тэгээд тэр хүсэж байгаа хүнийхээ яг нөгөө өөрийнхөө бодсон хэмжээ байгаа шүү дээ, тэр хэмжээнд очиж чадчих нь чадахгүй нь гэдгээр л ер нь хэмждэг. Миний хувьд бол би эвсэлгүй хүн гэж байдаггүй гэж би бол хувьдаа үзнэ. Би одоо нөгөө нэгдүгээрт багшилж байгаа, хоёрдугаарт өөрөө бүжиглж байгаа хүний хувьд зүгээр хэр олон давтах уу, хэр олон давтамжтай хийж сурах уу гэдгээс л шалтгаал. Үнэхээр төрөлхийн авьяастай хүн бол нэг те хоёр хараал сурдаг хүмүүс байдаг. Эсрэгээр ингээд нэг эвсэлгүй гэж ярьдаг хүмүүс байдаг. Тэр чинь ингээд өөрийнхөө булчин одоо захирч чадахгүй байгаа л асуудал байгаа байхгүй. Одоо хүснээрээ захирч чадахгүй байгаа асуудал. Тэрийг л эвсэлгүй гэж хүмүүс ойлгодог. Тэгээд хэцүү юм гэх юм бол мэдээж урлаг учраас диктатур байх хэвээр олон удаа тууштай тэрийг суртлаа хийж чадах төвчээр байх хэвээр. За тэгээд мэдээж хөдөлжил байгаа юм чинь булчингийн хөгжил шаардах хэвээр, уян налархаа байдал байх хэвээр. Тэгээд ингээ бүгднгийн цогц хөгжүүлж иж одоо илүү гоё, илүү төгс байх тал дээр харна. За тэгээд манай төрөл ерөөхдөө гоо сайхны спорт гэж явдаг. Илүү нөгөө нэг юм эмэгтэй хүний гоо зүй те зөвхөн бүжиглэх нь биш, тэр хүний палаж нь, нүүр бодолт нь, үс гизг нь, хумс уруу те бүр хөлийнх нь хумс сурталтай ингээд би энэ өсгөө байх хэрэгтэй ч бүр ингээд амар деталь юм гоо сайхны спорт гэж явдаг. Тэгээ тийм учраас энэ тал дээр бас диктатуртай мэдээж гоё сайхан байвал гоё харагдана. Тэгээд хүн өөрөө хичээж л чадвал, хүсэж чадвал тэгээд олон удаа давтах хэрэгтэй, биедээ оруулах хэрэгтэй. Тэр бүгдийг л даваад гарчих юм бол гоё. Тэгээд нэг дурлцахаараа одоо салж хацахгүй тэгж гүн дурлуулахаар ер нь тийм зүйл гэж би боддог. Бол намайг ингэж юу ч бодохгүй, ямар нэг юм санаа зовхгүй одоо ингэж байлгадагт. Тэг ингэ зүгээр л ингээл дагаал явж байхад одоо болчих юм шиг тийм төшөг толгоортой байдагт нь маш их баярлалаа. Вау. Доотлорсон гаджиргалтай байдаг. Зан чанарт нь гэхээсээ илүү нөхөний энерги гэж байдаг шүү дээ. Яг юм энерги нь надтай их тохирох юм шиг одоо тийм мэдрэмж өгч ийсэн. Тэгэл өөрөө ирэхгүй л татагдал. Түүнээс яг за энэ залуу энэ гоё юм даа ч юм уу те. За энэ ямар гоё зам бэ гэдэг ч юм уу тэр талаас нь биш ер нь ингээл таталцлаа гэх юм. Тэр татагдчихсэн. Миний хувьд болохоор их нэртэй анцлага одоо хүртэлтэй намайг хайраар дутаахгүй яасан бэ тэгээд тэ хайраар дутаахгүй үргэлж хайрладаг тэгээд дээрэс нь энэ би яг юу гэж хэлэхээ төрөлдөн яг ингээд нэг санаанд байгаа мөртлөө хэлэхээр ингээд ам зун гаралтай зурлалтай нэг үгэн энэ тэнд орж өгч чадахгүй байна. Яг толгондоо сандарсан шүү. Тэгэд намайг хайраар дутаахгүй өдөр бүр дандаа нүг ажиллаа хийх, тухтай байх бүх боломжийг мөн ингэж бүрдүүлж өгдөг. Маш их баярлж явдаг, дээрээс нь сайртай шүү.